6 дугаар бүлэг хүний зовлон. Өмнөх бүлэгт би сүнснүүд нэг нэгнтэйгээ уулзах боломжтой дэлхийн ертөнц оршин байгаа нь өөрөө тэр чигтээ зовлон гэдэг зүйл бий болох боломжийг дотроо агуулж байдгийг харуулах гэж оролдсон. Хүний сүнс сэтгэл бузар муу болох үедээ заавал энэ боломжийг ашиглаж бие биеэ гэмтэх гэдэг. Магадгүй хүн төрлөختний туулж туршиж байгаа зовлон зүдгүүрийн 5-4 нь үүнээс улбаатай байж болох юм. Эрүүшүүлэлт, ташуур, шорон, боолчлол, буу, жад сэлэм, тесрэх бөмбөг зэргийг бүтээсэн нь бурхан бус хүн өөрөө. Ядуурал, хэд их хөдөлмөрлөж зүтгэж байгаа маань байгалийн хатуу ширүүнээс бус, харин хүний шунал эсвэл мунхаглалаас үүдэлтэй. Гэвч биднээс өөрсдөөс маань үүдэлтэй гэж хэлж болохооргүй маш олон зовлонгууд байсаар л байна. Гэсэн ч хүн бас ингэж асууж болох юм. Бүх зовлонгийн шалтгаан нь хүн өөрөө байлаач гэсэн бурхан яагаад ийм аймаар харгас хүмүүст бусдыг зовоон тарчлахыг ийм ихээр зөвшөөрч байгаа юм бэ? Өмнөх бүлэгт өнөөдрийн бидний шиг болсон бүтээлийн хувьд юуг сайн гэх вэ гэж асуух юм бол биднийг эмчилж, эдгээж, голдролд нь оруулж гэж чадах тэр сайныг л сайн гэж хэлнэ. Гэж хэлсэн энэ үг дээрх асуултанд бүрэн дүүрэн хариулт болж чадахгүй. Эмэл гэхээр заавал гашуун байдаг юм биш. Хэрвээ бүхий л юм заавал гашуун амттай байдаг бол энэ нь нэгэнт өөрөө тааламжгүй баримтуудын нэг учраас бид яагаад ийм байдгийн учрыг олох гэж хичээх байх. Яриагаа цааш үргэлжлүүлэхийн тулд би 2 дугаар бүлэгт ярьж байсан зүйлээ дахин хөндөх хэрэгтэй болоод байна. Тэгэхэд би өвдөлт гэдэг зүйл тодорхой төвшнгөөс доогуур байх үедээ хүний дургуутслыг хүргэхгүй. Бүр заримдаа таатай санагдаж болох тухай ярьсан. Магадгүй та тэгвэл би лав түүнийг чинь өвдөлт гэж хэлэхгүй юм байна гэж хариулахыг хүсэж байж болох юм. Таны зөвч байж болно. Гэхдээ үнэн хэрэгтээ pain буюу өвдөлт, зовлон гэдэг зүйл нь өөр хоорондоо ялгаа бүхий дараах хоёр утгыг илэрхийлж байдаг тул бид үүнийг ялгаж салгаж ойлгох шаардлагатай. А хэлбэрийн өвдөлт. Энэ өвдөлт бол мэдрэлийн тусгай эдэсүүдээр дамждаг. Өвчтөн туссан хүсээгүй танигдж мэдрэгддэг тодорхой төрлийн мэдрэмж юм. Жишээ нь үе мөчнүүдэд бий болдог сулхан өвдөлт. Энэ тохиолдолд тэрхүү өвдөлтөнд сэтгэл тавгуудах зүйл байдаггүй. Гэхдээ ямартай ч энд өвдөлт байна гэдгийг таньж мэдэж чадна. Б хэлбэрийн өвдөлт. Бие махбодынч бай, сэтгэл мэдрэлийн бай. Өвчтөний сэтгэлийг тавгуутуулж буй альва мэдрэмж эсвэл туршлага. А хэлбэрийн бүх өвдөлт тодорхой багахан эрчмээс дээш гарах үедээ Б хэлбэрийн өвдөлт болж хувирдаг. Гэхдээ Б хэлбэрийн өвдөлт бүр заавал эхэндээ А хэлбэрийн өвдөлт байсан байх албагүй. Үнэн дээр Б хэлбэрийн өвдөлт нь зовлон, шаналл, гай зовлон, саад бэрхшээл, хүнд хэцүү байдал зэрэг үгстэй утга нэг юм. Өвдөлтийн асуудал чухамдаа энэ төрлийн өвдөлттэй холбоотойгоор тавигддаг. Иймд энэхүү номын үлдсэн хэсэгт зовлон гэх нэр томьёог зөвхөн Б утгаар буюу бүх төрлийн зовлон шаналлыг багтаасан утгаар ашиглана. Харин А хэлбэрийн өвдөлтийн тухай бид цаашид ярихгүй. Бүтээлийн хувьд юу жинхэнэ сайн зүйл вэ гэвэл бүтээгчдээ өөрийгөө даатгаж түүнд захирагдах явдал юм. Өөрөөр хэлбэл угаасаа бүтээл болохынхоо хувьд ямар үүрэгтэй вэ гэдгээ бүх оюун ухаан, хүсэл зориг, сэтгэл хөдлөлөөрөө ухамсарлах ёстой. Тэгэж байж сая бүтээл сайн бас аз жаргалтай байж чадна. Үүнийг бид хүнд хэцүү дарамт гэж ойлгож болох учраас үнэндээ энэхүү сайн нь бүтээлийн төвшнгөөс хавьгүй дээд төвшөнд хэдийн эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл эцэг бурхны хайраар мөнхөд эцгээс төрсөн хүү бурхан нь хүүгийн дуулууртай байдлаар дамжуулан эцэг бурханд өөрийгөө эргүүлэн өгдөг. Яг ийм байхаар өөрөөр хэлбэл яг энэ загварын дагуу бүтээгдсэн оршихуй бол даруй хүн юм. Диваажинд байсан хүн яг ийм байж чадж байсан. Үүнчлэн бүтээл болох өөртөнч тэр, бүтээгч идэж тэр баяр баясгалан төрүүлж чадах дуулууртай дагалдаар дамжуулан өөр төгөгдсөн хүсэл зоригоо хүн бурханд эргүүлэн өргөж буй тэр газар диваажин оршдог бөгөөд мөн тийм газар ариун сүнсч оршдог. Өнөөгийн бидний мэдих энэ дэлхийд хамгийн том асуудал бол даруй бурханд өөрийгөө тавьж өгөх байдлыг хэрхэн эргүүлэн сэргээх вэ гэдэг асуудал юм. Бид зөвхөн сайжруулж засахад л болохоор хараахан төгөлдөрчж амжаагүй бүтээл биш. Харин Джон Хенри Ньюманы хэлсэнчлэн гар дах зэвсгээ хаях ёстой тэрслэн босогчд юм. Тийм учраас яагаад бидний эдгэрэх үйл явц ийм хүнд хэцүү зовлонтой байгаагийн хариулт нь нэгдүгээрт дэндүү удаан хугацааны турш
өөрийн болгон зуурч барьсаар ирсэн хүсэл зоригоо эргүүлээд бурханд өргөнө гэдэг бол хаанч ямар ч арга замаар байсан үндсэндээ маш хүнд хэцүү өвдөлт дагуулж байдаг. Өөрийгөө гол болгосон сэтгэл Деважин дахь хүнд ч бас хамгийн бага хэмжээгээр ч болтугай байсан бөгөөд тэд ч бас үүнийгээ даван туулах шаардлагатай байсан гэж би боддог. Гэхдээ үүнийг даван туулж өөрөөсөө татгалзах нь тэдний хувьд бол хөнгөн баяртай сэтгэлээр хийж болохоор зүйл байсан. Гэхдээ удаан хугацааны туршид Бурхны байр суурийг эзэлж улам бүр өсөн нэмэгдсээр байгаа энэ зөрүү зангаа орхих нь үхэхтэй адил хэцүү зүйл юм. Ийм зөрүүд зан бага наснд маань хэрхэн илэрч байсныг бид санаж байгаа. Миний хүслээр болохгүй бол уур уцаар уйлаа майлаан болж бууж өгсөнд орвол нөгөө хүнээ алах эсвэл өөрөө үхсэн дээр гих мэд хар чөтгөрийн зүйлийг бодож санах үеч байдаг. Энэ талаас нь харах юм бол эртний асран хүмүүжүүлэгч нар эсвэл эцэг эхчүүдийн хүүхдийг хүмүүжүүлэх хамгийн анхны алхам нь хүсэл зоригийг нь мохоох нь зөв гэж үзэж байсан нь аргагүй зөв зүйл байсан мэт санагддаг. Гэвч тэдний энэ арга барил ихэнх тохиолдолд буруудаж байсан. Гэхдээ миний бодлоор бол хүмүүжлийн ийм арга барил бас хэрэгтэй гэдгийг олж харж чадаагүй хүн сүнслэг хуйлуудыг огт ойлгож чадахгүй гэж бодож байна. Харин насанд хүрсэн хойноо бага байсан шигээ хашгирч ууралж хөлөө дэвслэхэ болсон байдаг. Энэ нь өсгөж хүмүүжүүлсэн хүмүүс зөрүүд занг маань нугалж, зөөлөж, өхүүлэх үйл явцыг бидний дотор хэдийн эхлүүлсэн байдагтай холбоотой байж болох юм. Гэхдээ бас нөгөө талаараа тэр үеийн хүсэл, сэтгэл хөдлөл маань одоо илүү нарийн даалт хэлбэртэй болж өөрийгөө үхлээс хамгаалах арга хэлбэрээ өөр илүү залжин зүйлүүдээр нөхөн орлуулсан байж ч болох юм. Тийм учраас бид үүнийгээ өдөр бүр өхүүлэх шаардлагатай. Нугалж хайж чадсан гэж бодож явсан тэрслүү эго маань одоо хүртэл амьд байсныг олж мэдэх тохиолдол бидэнд хэр их байдаг билээ дээ. Энэ үйл явц өөрөө зовлон гэдэг зүйлийг дагуулхаас өөр аргагүй байдгийг өөрийгөө өхүүлэх гэдэг үгийн түүх өөрөө хангалттай гэрчилж байна. Гэхдээ хууль бусаар булаан авсан амь хүнийг өхүүлэх нь өөрөө үндсэндээ зөвхөн зовлон буюу үхлийг дагуулж байдаг юм биш. Хачирхалтай нь өөрийгөө өхүүлэх нь зовлонтой зүйл мөн боловч өөрийгөө өхүүлэх үед дагалддаг зовлон нь өөрөө үүнийг илүү амархан болгож өгч байдаг. Миний бодлоор энэ нь хүнд голчлон дараах гурван байдлаар учирдаг. Нэгэнт өөрт нь бүх зүйл сайхан болж бүтэж байгаа мэт санагдаж байгаа цагт хүний сүн сэтгэл өөрийнхөөрөө зүтгэх, зөрүү зангаа орхих талаар боддоггүй. Алдаа эндэл ба гэм нүгэл нь бүгдээрээ ийм шинж чанарыг агуулж байдаг учраас айхтар буруу зүйл хийж, бузар муу гэм нүгэл үлдэж байх тусмаа хүн өөрийгөө буруутгаж, гэмт хүслээ орхих шаардлага мэдрэхгүй байх нь хууль. Ийм алдаа эндэгдэл гэм нүглийг баг зөөсөн хорон муу гэж хэлж болно. Харин өвчин зовлон бол нүцгэн, нүдэнд илэрхий хорон муу юм. Ямар ч хүн өвчин зовлон мэдрэх үедээ ямар нэг зүйл буруу болжоо гэж бодох хандлагатай байдаг. Масохизм эмгэгтэй хүнч жинхэнэ утгаараа энэ дүрмийн гадна талд үлдэхгүй. Садизм ба масохизм нь ердийн бэлгийн дур хүслийн тодорхой нэг агшин эсвэл тодорхой нэг хэсгийг нь авч хэтрүүлж буй үйл явц юм. Садизм нь хамтрагшаа эзэмдэх, захирах талыг нь авч хэтрүүлж буй хэрэг бөгөөд энэ нь хайртай хүнийхээ эсрэг зөвхөн хүчирхийлэл үлдэж байж л сая бэлгийн ханамжийг мэдэрдэг гаж донтон бий болоход хүргэдэг. Харин масохизм нь дээр өгүүлсний эсрэг захирагдах талын элементийг салгаж авч хэтрүүлдэг бөгөөд энэ нь яг л би чамд автан бүрэн мэдлэлтч нь байгаа тул ямар ч өвдөлтийг амсахтаа баяртай байх болно гэж байгаа мэт байдаг. Хэрвээ ийм өвдөлтийг энэ бол муу зүйл гэдгийг мэдрэхгүй бол тэр бэлгийн дур хүслийг мэдэрч чадахгүй. Гэхдээ өвчин зовлон бол зүгээр нэг амархан танигддаг хорон мууч биш. Харин тоомсорлохгүй байж чадхааргүй хорон муу юм. Бид гэм нүгэл ба мунхаглал дотроо сэтгэл хангалуун, тоомжиргүй амьдраад байж чадна. Хамгийн амттай хоолыг идэж байгаа хэрнээ ямар ч таашаах зүйлгүйгээр ховдглон өмхөлж байгаа хүнийг харсан хинч бай. Бид таашаалагч үл ошон тоомжиргүй хандаж чадна гэдгийг хүлээн зөвшөөрнө. Харин өвдөлт бол өөр. Өвчин зовлон бол үл тоомсорлож чадахгүй. Заавал анхаарлаа хандуулахыг шаарддаг. Бурхан бидэнд жаргал дунд шивндэг, сэхэрэл дотор ярьдаг, харин өвдөлт дотор хашгирдаг. Энэ бол дүлгэрч юм сонсгоо болсон ертөнцийг сэрэх түүний өсгөгч, чанга яригч юм. Хорон муу хэрнээ аз жаргалтай байгаа бол тэр хүн өөрийнх нь ажил үйлс зохисгүй байгааг
Өөрөөр хэлбэл орчлонгийн хуультай зөрчилдөж байгааг өчүүхэн ч гадарлахгүй байгаа хэрэг юм. Хорон муу хүмүүс зовох ёстой гэсэн хүнд байдаг нийтлэг энэ мэдрэмж нь даруй энэ үнэн дээр суурилсан байдаг. Хүнд төрж буй ийм мэдрэмжийг тэр чигт нь дорд муу зүйл гэж үзээд шууд томжиргүй хандах гэх хэрэггүй. Энэ мэдрэмж хамгийн зөөлөн, энгийн түвшинд байх үедээ хүн бүрт байдаг шударга ёсны ухамсартай нийцж байдаг. Бага байхдаа нэг удаа ах бид хоёр нэг ширээн дээр суугаад зураг зурж байлаа. Би тохоог нь санаандгүй хөндчихснөөс болоод ах зурж байсан зурагныхаа гол дундуур зураас татчихав. Би өөрийнхөө зурж байсан зурагныхаа голоор нь ахаар яг ижил хэмжээтэй зураас татуулснаар энэ асуудлыг тайван замаар шийдэж чадсан юм. Өөрөөр хэлбэл энэ нь би өөрийгөө ахынхаа байр суурин дээр тавьснаар өөрийнхөө алдааг түүний өнцгөөс харж буй хэрэг байв. Илүү хатуу төвшөнд бол энэ санаа шийтгэлээр хариу барих буюу үеийн үрээ хүртэх ёстой гэсэн ойлголтоор илэрдэг. Зарим хэд гэгэрсэн хүмүүс шийтгэлийн талаарх ойлголтоос шийтгэл оногдуулах гэсэн ухагтхууныг бүр мөсөн авч хаяад зөвхөн урьдчилан сэргийлэх зорилгоор гэмт хэргийн талаарх айдсыг бусдад төрүүлэх эсвэл гэмт хэрэгтнийг засан хүмүүжүүлэхэд шийтгэлийн жинхэнэ үндэс нь байгаа гэж үздэг. Үүгээрээ тэд шийтгэл гэдэг зүйлийг бүхэлд нь шударга бус зүйл болгож байгаагаа ойлгодоггүй. Яг миний хүртэх ёстой шийтгэл биш ч гэсэн зөвхөн бусдыг айлгахын тулд би зовж байвал үүн шиг ёс суртахуунгүй зүйл гэж юу байх вэ? Нөгөө төгөөр бас хэрв та намайг үнэхээр ийм шийтгэлийг хүртэх ёстой гэж хүлээн зөвшөөрч байгаа бол хариу шийтгэл бол хууль ёсны зүйл гэдгийг та хэдийн хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Энэ удаад бас дахиад ийм шийтгэлийг хүртэх ёсгүй байхад маань миний өөрийн зөвшөөрлгүйгээр намайг алавдан барьж аваад ёс суртахууныг засан хүмүүжүүлэх гэсэн таагүй үйл явцад оруулах юм бол үүн шиг бусрамг хэрэг хаана байх вэ? 3 дахь төвшөнд энэ санаа өшөө авах гэсэн ойлголтоор илэрдэг. Өшөө авахыг хүсэж буй хүсэл сэтгэл. Энэ нь мэдээж муу зүйл бөгөөд Христэд итгэгчдийн хувьд үүнийг хориглодог. Гэхдээ садизм ба масохизмын тухай ярьж байх үед та аль хэдийн ийм зүйлийг анзаарсан л байх. Хүний мөн чанар дахь хамгийн жигшүүртэй зүйлс нь эхэндээ сайн эсвэл цэвэр зүйл байж байгаад яваандаа гажуудсан тийм зүйл байдаг. Өс санах нь ч бас яг ийм төрлийн гажуудал юм. Энэ нь анхандаа сайн байсан ямар нэг зүйлийн гаж хэлбэр гэдэг нь өс хонцонгийн талаарх Томас Хоббсийн тодорхойлолтоос гайхалтай тод харагддаг. Хийсэн үйлдэлдээ өөрийгөө буруу шагаасаа гэсэндээ бусдыг өвдгөж гэмтэх хүслийг өшөө авах хүсэл гэнэ гэжээ. Өшөө авах үедээ хүн ямар аргаар өшөө авах вэ гэдэг дээр л бүх анхаарлаа хандуулцдаг болохоос үндсэн санаа нь бүхэлдээ муу гэж хэлэх боломжгүй. Өшөө авахыг хүсэж байгаа нь муу нэгэн бусдад ямар муу зүйл хийснээ өөрийнхөө биеэр амсаж мэдээсэй гэж хүсэж байдаг. Өшөө авахч нь өөрт нь муу зүйл хийсэн хүнийг зүгээр нэг зовоосоо гэж хүсдэггүй. Харин өөрийнхөө гараар хинээс бас ямар учраас болж зовж байгааг нь ойлгуулахыг хүсэж байдаг нь үүний нотлохоо юм. Ийм учраас хүн өшөөгөө авч буй тэрхэн хоромд буруутай этгээдийг өөрийнх нь гэмт үйлдэлээр нь доромжлон юу хийснийг нь ойлгуулахыг хүсдэг. Мөн бидний өдөр тутмын амьдралд хэрэглэгдэж байдаг үүнтэй төстэй үг хэллэгүүд ч үүнийг харуулж байдаг. Чамайг өөрийг чинь ингүүл ямар байна гэх юм уу? Ингүүл ямар байдгийг чамд нэг үзүүлээд өгье гэх мэт үгүүдийг бид зөнгөөрөө хэлж байдаг. Хэн нэгнийг зүхэж байх үедээ хүн хинбэ гэдгийг нэг ойлгуулад өгнө гэж хэлж байдаг нь ч гэсэн үүнтэй нэг адил шалтгаантай зүйл юм. Өвөг дээдс маань өвчин зовлон, уй гашууг нүглийн төлөөх бурхны шийтгэл гэж нэрлэж байсан нь заавал бурхныг муу, хатуу ширүүн гэж бодож байсантай холбоотой биш байж мэднэ. Харин тэд шийтгэлээр хариу барих ойлголт доторх эерэг талыг таньж мэдэж байсан байж болох юм. Хорон муухан дотроо байгаа хорон мууга амьдралд нь өвчин зовлон гэсэн хэлбэрээр тодорхой илчлэгдэх хүртэл тэрээр хоосон төөрөгдөл донд амьдарч байдаг. Харин өвчин зовлон түүнийг сэрээж өгөх үед ямар нэг байдлаар бодит ертөнцийн нүүр тулж буйгаа ойлгодог. Тэр үедээ хүн бодит үннийг эсэргүүцэн гэдгийж болох юм. Эсвэл өөрчлөгдөхийг оролдож эхлэх болно. Хэрв энэ оролдлогоо үргэлжлүүлсээр байвал энэ нь түүнийг итгэл бишрэл рүү хөтөлж чадна. Бурхан байгаа гэсэн ойлголт эрт үеийг шиг түгээмэл байхаа болсон өнөө цагт эдгээр нөлөөний аль нь ч тодорхой илэрдэггүй гэдэг нь үнэн боловч өнөө цагт ч гэсэн зовлон зүдгүүр нь өөр нөлөөгөө үзүүлсээр л байна. Бурханд итгэдэггүй хүмүүс хүртэл
Жишээ нь Томас Харди, I Houseman гэх мэт зохиолчдын бүтээлүүдэд өөрсдийнх нь үзэж байгаагаар бурхан гэж байхгүй атал, ертөнцийн шудраг бус байдалд гомдсон, ууралсан мэдрэмж илэрхийлэгдэж байдаг. Мөн Aldous Huxley-ийн үйл итгэгч нар зовлон зүдгүүрээр дамжуулан амьдралын талаарх бүх гүн гүнзгий асуудлуудыг хөндөж, эдгээр асуудлуудтай эвлэрэх арга замыг хайж ярилцсан байдаг. Хэдийгээр Христ итгэл бишрэлийн дагуух арга зам биш байлаа ч гэсэн энэ нь ертөнцлөг амьдралдаа сэтгэл нь ханаж, мунхаглан сууснаас хавьгүй дээр юм. Мэдээж зовлон бол Бурхны чанга яригч гэсэн утгаараа аимшигтай зэвсэг мөн. Бас зовлон нь эцсээ хүртэл үл гэмших эсэргүүцэлдэж хүргэж мэднэ. Гэсэн хэдий ч хорон муу хүмүүст шинжлэгдэх боломжийг олгодог цорын ганц зүйл бол эцэстээ зовлон юм. Зовлон худал хуурмгийн хөшгийг хуулан хайж, тэрслүү сэтгэлийн цайз дотор үнний тугийг мандуулдаг. Бүх зүйл сайхан болж бүтэж байна гэсэн төөрөгдлийг эвдэх нь өвчин зовлонгийн үзүүлдэг хамгийн эхний бөгөөд доод төвшингийн нөлөө юм. Харин хоёр дахь төвшөндөө үзүүлдэг нөлөө нь одоо байгаа зүйл маань сайнч бай, мууч бай биднийх, өөр зүйл бидэнд хэрэггүй гэсэн энэ төөрөгдлийг эвдэж хайдаг. Хүссэн бүхэн маань надад байна гэсэн үгийн хүссэн бүх зүйл дотор нь хэрвээ бурхан байхгүй бол энэ нь маш аимшигтай үг болж хувирна. Ийм тохиолдолд бурхан саатайг болж хувирдаг. Гэгэн Августин хаа нэгэнтээ ингэж хэлсэн байдаг. Бурхан бидэнд ямар нэг зүйлийг өгмөр байдаг ч нэгэнтээ алгамайн дүүрсэн учраас түүнд суулзаа оршдоггүй. Бас нэг найз маань ингэж хэлж байсансан. Бид бурхныг яг л нисэгч хүнд байдаг шүхэртэй адил бодож явдаг. Хэрэг болж магадгүй хэмээн бэлэн авч явах боловч хэрэглэх зайлшгүй шаардлага бүү гараасаа хэмээн найдаж байдаг. Бидний бүтээсэн бурхан бидний хэн болохыг мөн бидний жинхэнэ аз жаргал зөвхөн түүний дотор байгаа гэдгийг мэддэг. Гэхдээ хэрвээ бурхан бидэнд аз жаргалыг олж авч болохоор мэд санагдахаар ямар нэг зүйлийг үлдээх юм бол бид хизээч бурханы дотроос аз жаргалыг хайх гэдэггүй. Өөрийн амьдралаас баяр жаргалыг эдэлж байгаа цагтаа үүнийгээ бурханд зориулъя гэсэн санаа бидэнд хизээч төрөхгүй. Тэгвэл бурхан бидний төлөө юу хийх ёстой болох вэ? Миний амьдралыг баг зэрэг амтгүй болгож хуурамч аз жаргалыг мэдрүүлж байгаа их сурвалжуудаас мань намайг холдуулахаас өөр арга түүнд байхгүй. Ингээд харахаар бурханы таалал гэдэг зүйл эхэндээ маш хатуу харгас мэт санагдах авч үнэндээ энэ үед хамгийн дээд нэгэн доош бүхийж даруй байдал үзүүлж буй хэрэг учраас харин ч хамгийн их магтаал хүндлэлийг хүртэх учиртай зүйл юм. Заримдаа үнэхээр хүндлүүштэй, шудраг, зохистой гэж хэлж болохоор хүмүүст зовлон зүдгүүр тохиолдож байгааг харах үед бидэнд эргэлзэж гайхах сэтгэл төрдөг. Орон гэрээ өөдтэй сайхан авч явдаг гэрийн эзэгтэй хөдөлмөрч, ариу чамгач мухалгийн эзэн, насан туршдаа даруухнаар амьдралынхаа төлөө шударгаар хөдөлмөрлсөөр ирсэн хүмүүст зовлон зүдгүүр учрах үед гайхдаг. Одоо л хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх цаг нь мөндөө гэж хэлэхээр тэр үед нь гай зовлон учирч байгааг харахад ойлгоход бэрх санагддаг. Эндээс цааш ярих гэж байгаа зүйлээ би яавал хамгийн зөөлнөөр хэлж ойлгуулж чадах бол дайсгансан уншигч нар эндээс эхлээд тайлбарлах гэж байгаа бүх зовлон зүдгүүрийн тухайд намайг буруутай юм шиг бодох болно гэдгийг би мэдэж байна. Угаасаа өнөөдөр ч гэсэн Гэгэн Августин баптизм хүртэж чадаагүй нялх хүүхдүүдийг тамад очихыг хүсэж байсан мэтээр ярьдаг хүмүүс байдаг юм чинь. Хүмүүс намайг буруугаар ойлгож болно. Энэ тийм чухал хэрэг биш. Харин хэн нэг хүнийг үннээс холдуулсан байх юм бол тэр нь хамгийн ноцтой бас эмгэнэлтэй зүйл байх биз. Тиймээс уншигч танаас гуй. Түр азнаа жаахан ч гэсэн ингээд бодоод үзээрэй. Аз жаргалыг хүртэхээр үн цэнтэйгээр бүтээсэн хүнийхээ талаар бурхан хичнээн даруугаар амжилтанд хүрч, үр хүүхдүүд чинь хичнээн аз жаргалтай байлаач гэсэн энэ нь та нарыг жинхэнэ өрөөлтөд оршихуй болгохгүй гэж бодож байгаа нь үнэхээр үнэн зөв зүйл байж болох талаар бодоод үзээрэй. Өөрөөр хэлбэл энэ бүх ололт амжилт, аз жаргал нь хэзээ нэгэн цагт дуусгар болох нь дамжиггүй. Харин тэр цагт бурхныг таньж мэдэж амжаагүй бол тэд үнэхээр золгүй, эмгэнэлтэй байдалд хүрэх болно. Тийм учраас бурхан тэдэнд зовлон зүдгүүрийг өгснөөр хэзээ нэгэн цагт өөрсдөөсөө олж мэдэх байсан дутууд улмаг байдлыг нь урьдчилан мэдүүлж анхааруулж өгч буй хэрэг юм. Өөрсдөө ч тэр, гэр бүлийнхэн ч тэр, өнөөгийн амттай сайхан амьдрал дотроосоо өөрсдөд нь жинхэнэ хэрэгтэй зүйл юу болохыг ойлгож ухаарч чадахгүй. Тийм учраас бурхан амьдралыг нь жаахан амтгүй болгож өгдөг. Би үүнийг тэнгэрлэг даруй байдал гэж нэрлэдэг.
Учир нь хэдийн доош живж эхэлсэн хойноо Бурханд бууж өгнө гэдэг бол ядмагхан хэрэг юм. Үнцэнээ алдаж цөхрөнгө барах цагтаа хамгийн эцсийн найдвар гэж үзэн Бурханд хандаж түүнд даатгаж байгаа явдал бол үнэхээр хөөрхийлөлтэй хэрэг юм. Хэрвээ Бурхан ихэмсэг бардан нэгэн байсан бол ийм үед биднийг хүлээн авахгүй байх байсан. Гэвч тэр даруй төдийгүй биднийг аврахын тулд өөрийгөө доошлуулдаг нэгэн. Бид түүнийг биш, үргэлж өөр бусад зүйлсийг илүүд үзэж байдгийг маань харсан хэрнээ. Мөн өөр зуурах сайн зүйлгүй болсон хойноо өөрөө нь ирж байгааг мэдэж байгаа хэрнээ. Тэрээр биднийг хүлээн авдаг. Өндөр ёс суртахуунтай хүмүүсийг түгшээдэг Библиэлд дээрх зарим түүхүүд, өөрөөр хэлбэл айдастай холбоотойгоор Бурхан илэрхийлэгдэж буй бүх түүхүүд дотроос ч бид үүнтэй яг адилхан даруй байдлыг олж харж болно. Тамд унснаас Бурханыг сонгосон дээр гэж үзэж байгаа нь түүнд хүндлэл үзүүлж буй байр суурь болж чадахгүй. Гэсэн ч Бурхан үүнийг ч бас хүлээн авдаг. Би өөртөө эзэн гэсэн энэ төөрөгдлөө бүтээл өөрийнхөө төлөө авч хайх ёстой. Харин хүний энэ төөрөгдлийг Бурхан дэлхийн зовлон эсвэл тэрхүү зовлонгоос айх айдас, мөн мөнхийн галтамаас айх ухамсаргүй далд айдсаар дамжуулан эвддэг. Ингэхдээ өөрийнх нь алдар буурах байсан ч тэрээр үүнийг хийдэг. Библиэлд илчлэгдэж буй Бурханыг илүү цэвэр ёс зүйтэй байгаасаа гэж хүсэж буй хүмүүс өөрийнхөө яг юу хүсэж шаардаж байгаагаа мэдэхгүй байгаа юм. Хэрвээ Бурхан Кантын философийн дагуу өөрт нь зөвхөн хамгийн цэвэр, хамгийн зөв сэтлэр хандаж буй тохиолдолд бидний хүлээн авдаг байсан бол ер нь хэн аврагдаж чадах юм бэ? Гэхдээ би өөртөө эзэн гэж үзэж байгаа төөрөгдөл нь шудраг, ээлдэг зөөлөн, дөлгөөн хүмүүсээс хамгийн хүчтэй илчлэгдэх хандлагатай байдаг. Тийм ч учраас зовлон бэрхшээл тийм хүмүүсийн дээр ирэхээсээр аргагүй байдаг. Эзэн чадваргүй, буурай, завхарсан хүмүүсийн муу муухайд энэ ертөнцийн амжилтанд хүргэж буй муу мухагаас хавьгүй илүү зөөлөн хандаж байсан нь илэрхий би өөртөө эзэн гэж үзэх нь хэр аюултай зүйл болохыг тайлбарлаж өгч чадна. Бурханд ойртон очиж чадахгүй болтлоо өнөөгийн амьдралдаа сэтгэл дүүрэн болно гэсэн аюул биеэ үнэлэгчдэд байхгүй. Бардам, шунаг, өөрийгөө зөвд тооцдог хүмүүс л ийм аюулд ордог. Зовлонгийн 3 дахь өрнөлөөг ойлгоход арай илүү хэцүү байдаг. Сонголт гэдэг зүйл үндсэндээ ухамсартай үйлдэл гэдэгтэй хүмүүр санал нийлэх байх. Ямар нэг зүйлийг сонгохдоо та сонголт гэдэг зүйлийг хийж байгаагаа ухамсардаж байдаг. Диваажин дахь хүн үргэлж Бурханы хүслийг дагах талд сонголтоо хийж байсан. Энэ нэг талаасаа Бурханаас хүнд тавигдаж буй бүх шаардлага нь угтаа хүний гэм зэмгүй, цэвэр ариун хүсэл эрмэлзэлтэй нь яв цав нийцэж байсантай холбоотой. Мөн нөгөө талаасаа Бурханд үйлчлэн гэдэг нь өөрөө тэр чигтээ хүнд хамгийн хүчтэй таашаалыг мэдрүүлдэг зүйл байсан учраас ийм таашаал байхгүй бол бусад бүх баяр жаргал нь ямар ч таашаалгүй, утга учиргүй, хуурай зүйл мэт санагддаг байсантай нь холбоотой байсан биз. Тэрээр өөрөөсөө би үүнийг Бурханы төлөө хийж байна уу? Эсвэл өөрөө дуртай учраас хийж байна уу? Гэж асуух шаардлага хүнд байгаагүй. Учир нь түүний хувьд Бурханы төлөө хийж байгаа зүйл нь өөрийнхөө дуртай зүйлийг хийж буй хэрэг байв. Үүнчлэн Бурхан руу чиглэлтэй байсан хүний хүсэл зориг нь яг л сайн сургасан морь хөлгөлсөн мэт аз жаргалыг хөлөглөн давхихтай адил байсан бол харин өнөөдөр бидний хүсэл зориг нь аз жаргалтай хорон мэрэх үед яг л ширүүн урсгалтай голд хөвж буй завин дээр суусан мэт тэрхүү аз жаргалтайгаа урсаад явчихдаг. Тэр үед Бурханд өргөх нь хүнд баяр жаргал таашаалыг мэдрүүлж байсан учраас эргээд энэ баяр жаргал нь ч бас Бурханд таалагдах өргөл болж чадаж байсан. Гэсэн ч бид олон зууны турш хаана эрхийг булан авч өөрийгөө удирдан захирах эрх мэдлийг хэрэгжүүлж ирсний үр дүнд Бурханы хүслийн эсрэг биш байсан ч гэсэн Бурханы хүслийг үл тоомсорлох автономит сэтгэлгээ бүхий тогтолцоог өвлөн авсан. Өөрсдийнхөө дур сонирхлоор хийж байгаа зүйл маань Бурханы хүсэж буй зүйлтэй таарах тохиолдол хаяа байж болох ч энэ нь зүгээр нэг давхцал, санамсаргүй тохиолдол болохоос үүнийг Бурханы хүсэлд дуулууртай байхыг хүссэн сэтгэлээр хийсэн зүйл гэж харах боломжгүй. Тиймээс хийж байгаа альва нэг үйлдэл маань миний өөрийн хүсэл сонирхолтой харшлах зүйлгүй. Өөрөөр хэлбэл өвдөлт зовлон дагуулаагүй бол бид үүнийг үнэхээр Бурханы төлөө хийж байна уу? Эсвэл огтхонч тийм биш үү гэдгийг мэдэх зам байхгүй. Үүнчлэн бид яг юуг сонгож байгаагаа мэдэхгүй бол жинхэнэ утгаар нь сонголт хийх боломжгүй.
Тиймээс өөрийгөө Бурханд бүрэн даатгаж өгөх үйлдэл нь бүхэлдээ өвдөлт зовлонг дагуулдаг. Өөрийгөө Бурханд даатгах үйлдэл нь төгс байхын тулд энэ нь өөрийн хүсэл эрмэлзэлтэй хамааралгүйгээр мөн тэрхүү хүсэл эрмэлзлээ сөрөн заавал дуулууртай дагна гэсэн цэвэр хүсэл зоригийн дагуу үйлдэгдэж байх ёстой. Дуртай хүссэн зүйлээ хийх замаар өөрийгөө Бурханд өргөх нь хэр зэрэг боломжгүй зүйл болохыг би яг одоо энэ мөчид өөр дээрээ маш сайн туршиж мэдрээд сууж байна. Энэ номыг анх бичгээр шийдэх үедээ би магадгүй энэ нь Бурханаас ирж буй удирдлагыг дагахыг хүссэн сэтгэл маань тодорхой хэмжээний сэтэл болж өгсөн байх гэж найдаж байсан. Гэхдээ бичих явцдаа энэ ажилдаа бүрэн автаж орхисон учраас одоо энэ ажил надад үүрэг даалгавар гэхээс илүү харин таашаал болж хувирсан. Мэдээж одоо ч гэсэн би энэ номыг бичиж байгаа маань Бурханы хүсэлтэд нийцэж байгаа байх гэж найдсаар байгаа ч өөрийнхөө хувьд маш таашаалтай зүйлийг хийж байгаа хэрнээ энэ ажлаар дамжуулан би өөрийгөө Бурханд өргөж сурч байна гэж үзэх юм бол утгагүй инээдтэй зүйл болно. Одоо бид маш хэцүү асуудалтай тулгараад байна. Иммануэл Кант альва зүйлийг хийхдээ өөрийн хүсэл сонирхлыг гол болгох биш. Харин ёс суртахууны хуулийг дээдлэн хүндэтгэх үүднээс хийгээгүй бол тэр нь ёс суртахууны үнцэнгүй зүйл гэж үзэж байжээ. Яг энэ шалтгааны улмаас түүний энэ үзэл альва үйлдэлийн ёс суртахууны үн цэнийг таашаалтай байсан эсхээр нь хэмжиж буй эмгэг сэтгэлгээний бүтэц гэсэн шүүмжлэлийг сонсож байжээ. Мэдээж олон нийт Кантын талд байгаа. Дуртайдаа хийж байгаа зүйлийнхэн төлөө хүмүүс хэнийг нэг магтахгүй. Өөрөө дуртайдаа л хийж байгаа бидтэй гэсэн үг нь цаанаа тийм болохоор хийж байгаа зүйлийг нь магтаад байх хэрэг байхгүй гэсэн дүгнэлтийг илэрхийлж байдаг. Гэхдээ Кантынхаас эсрэгээр Аристотелийн анзаарч чадсан нэг тодорхой үнэн бол хүн өндөр ёс зүйтэй болох тусмаа ёс зүйтэй зан үйлдэлээсээ улам их таашаал авдаг гэсэн энэ үнэн юм. Үүргээ ухамсарласны үндсэн дээр ёс зүйтэй байх болон сайн мэс чанарынхаа үүднээс ёс зүйтэй байх гэсэн энэ хоёр зүйлийн зөрчилдөөнийг атеистууд хэрхэн шийддгийг би мэдэхгүй ч Христэд итгэгч хүмүүсийн хувьд бол би дараах шийдлийг санал болгомоор байна. Заримдаа Бурхан зарим зүйлийг зөв гэж үзсэн учраас тушаадгүй. Эсвэл Бурхан тушаасан болохоор тэр зүйл зөв байдгүй гэсэн асуулт тавигддаг. Энэ хувилбарыг дэмжих үүднээс энэ тал дээр би Хүүкрийн талд орж Джонсонтой зөрчилддөг. Харин Бурхан тушаасан болохоор л тэр нь зөв зүйл болдог гэсэн хоёр дахь хувилбарын дагуу бол энэ нь Бурхан өөрөө дур мэдээд хайрл гэж тушаажсан учраас л хайр нь зөв сайн зүйл мөн гэсэн аимшигтай дүгнэлтэнд хүргэж болох юм. Яг үүний дагуу Бурхан хэрвээ бидэнд өөрийг нь болон хөршөө үзэн ядахыг тушаасан байсан бол үзэн ядалтч зөв зүйл болно гэсэн үг болж байна. Миний хувьд үүний эсрэг байна. Бид энийг эсвэл тэрийг хийхийг хүсэж байгаа нь зүгээр л Бурханы хүсэл болохоос үүнээс өөр ямар нэг шалтгаан байхгүй гэж бодож байгаа хүмүүсийг буруу бодож байна гэдэгт би итгэдэг. Бурханы хүсэл нь мөн чанартай юу нь сайн болохыг үргэлж таниж мэдэж чаддаг. Өөрийнх нь мэрэгэн ухаан хийгээд мөн чанартай алив сайныг нь үргэлж тэврэн авдаг. Өөрийнх нь сайн чанараар удирдуулагдаж байдаг. Гэхдээ бид зөвхөн Бурхан аливаа зүйлийг зөвхөн зөв сайн зүйл болохоор нь л үүний дагуу үйлдэхийг тушаадаг гэж хэлээ зогсохгүй. Нэмээд бас мөн чанартай сайн гэж байгаа зүйлсийн дотор оюун ухаантай бүтээл болох хүн өөрийн чөлөөт хүсэл зоригийнхоо дагуу бүтээгчтэй захирагдан түүнд дуулууртай байх нь ч бас багтаж байгаа гэж хэлэх ёстой. Ямар нэг зөв зүйлийг хийж байгаадаа ч биш. Дуулууртай дагаж байгаа нь өөрөө мөн чанараараа сайн зүйл бөгөөд Бурхан таашаагүй байсан ч гэсэн бидний хийх л ёстой зүйл байх байсан. Гэхдээ дуулууртай байдал гэдэг бол мөн чанар удаг агуулгынхаа хувьд төдийгүй дуулууртай дагаж буй үйлдэл нь өөрөө мөн чанартай сайн зүйл юм. Учир нь оюун ухаантай бүтээл болох хүн бүтээгчээ дуулууртай дагаснаар бүтээлийнхээ үндсэн үүргийг ухамсартайгаар хэрэгжүүлж биднийг уналтанд оруулсан үйлдэлээс эргэж Адамын бүжгэлсэн бүжийн алхмуудыг ухраан алхаж анхны байдал руугаа босож очдог. Тийм учраас үндсэн мөн чанараараа зөв нь угаасаа хүний сэтгэлд тааламжтай байдаг ба хүн сайжрах тусмаа зөвийг үйлдэхдээ илүү дуртай болдог гэсэн Аристотелийн саналтай бид санал нийлдэг. Гэхдээ зайлшгүй таагүй эсвэл тааламжгүй мэдрэмжийг туршиж байж л сая төгс түвшинд гүйцэлдүүлж чадах ганцхан зөвхт байдал гэж бий. Тэр бол даруй Бурханд дуулууртай дагах үйлдэл юм. Энэ тал дээр бол бид Кантын хэлсэн зүйлтэй санал нийлж байна. Дээр нь нэмж хэлэхэд
Энэ ганц зөв үйлдэл нь бусад бүх зөв байдлыг өөртөө багтаадаг. Бүтээгдсэн оршихуй. Өөрөөр хэлбэл хүн өөрийн хүсэл сонирхлын ямар ч дэмжлэггүйгээр мөн чанартайгаа харшлах зүйлийг тэврэн авч дуулууртай байхыг хүсэх цэвэр хүсэл. Энэ ганцхан шалтгааны улмаас л үйлдэгдэх энэ нэг зөвийг үйлдэж байж л сая хүн Адамаас эхлэлтэй нүглийг дээд хэмжээнд нь цуцалж, орхиод гарсан диваажн руугаа бүх хэрчээрээ ухарч, эртнээс чангарч хатуурсан зангилааг тайлж сулалдаг гэдгийг анхаарах ёстой. Эдгээр үйлдэлүүд нь бүтээлд үнэхээр Бурхан руу эргэхийг хүссэн сэтгэл байгаа эсхийг шалгах нэг төрлийн шалгуур гэж хэлж болно. Тийм учраас эцэг өвгөд маань Бурхан биднийг шалгахын тулд зовлон бэрхшээлийг өгсөн гэж хэлж байжээ. Исаакийг дахил болгон өрг гэсэн тушаалыг Бурханаас авсан Авраамийн сорилт нь үүний тод жишээ юм. Энд би энэхүү түүхийг түүхэн талаас нь эсвэл ёс зүйн талаас нь хөндөх гээгүй байна. Харин Бурхан үнэхээр бүхнийг мэддэг нэгэн мөн бол ингэж турших шаардлагагүйгээр Авраам юу хийхийг мэдэж байх ёстой. Тэгвэл яагаад Авраамд ийм шаардлагагүй зовлон зүдгүүрийг өгсөн юм бэ? Гэсэн тодорхой асуултыг гаргаж ирж тавихыг хүсэж байна. Гэхдээ Гиген Августины тэмдэглэсэн шиг Бурхан мэдэж байсан уу үгүй юу гэдгээсээ илүү энд ийм зүйлийг туршиж үзэхээс нааш Авраам өөрийнхөө ийм тушаалыг ч дагаж чадхаар дуулууртай нэгэн гэдгээ мэдээгүй байсан. Энэ үйл явдлаар дамжуулан тэр өөрийгөө мэдэж авсан. Үүнчлэн хэрвээ дуулууртай байдлыг сонгоно гэдгийг Авраам урьдаас мэдэж байгаагүй юм бол түүнийг сонголт хийсэн гэж хэлэх боломжгүй. Авраамын үйлдэлсэн дуулууртай байдлын мөн чанар нь ингэж үйлдэлсэн түүний үйлдэлд нь байсан. Мөн Авраам дуулууртай байх болно гэдгийг Бурхан мэдэж байсан гэж байгаа нь Бурхан тухайн мөчид уулын орой дээр Авраамын үйлдэлсэн дуулууртай байдлыг харсан л гэсэн үг. Тийм учраас Бурхан туршилт хийх шаардлагагүй гэж хэлж байгаа хүн бол Бурхан угаасаа л мэдэж байгаа юм чинь нэгэнт мэдэж байгаа зүйлүүд нь заавал гүйцэлдэж байх шаардлагагүй биз дээ гэж хэлж буй хэрэг юм. Зовлон зүдгүүр нь заримдаа хүнд байдаг хуурмж өөртөө хангалуун байх байдлыг үгүй хийдэг. Хүнд хэцүү сорилт эсвэл золиослолоос үүдэлтэй зовлон бэрхшээл нь бүтээл болох хүнд үнэхээр өөрийн болгох ёстой жинхэнэ хангалууныг зааж өгдөг. Учир нь соригдож байгаа нь ч тэр, золиослогдож байгаа нь ч тэр, төрлөх байдал дотроо ч урам зориггүй, гаднаач ямар ч дэмжлэггүй болж ганцхан Бурханд л найдан түших сэтгэлээс нь гарч буй тэрхүү хүчээр л зөвхөн үйлдэж байдаг юм. Ингэж хүний хүсэл зориг бүхэлдээ Бурханыхтай нийлэх үед сая дотор нь жинхэнэ бүтээлийн дагуух, мөн жинхэнэ миний өөрийнх гэж хэлж болохоор тийм хүсэл зориг бий болдог. Энэ нь хэн амиа алдан түүнийг олж авна гэдэг үгэнд агуулгадж байдаг олон утга санаандын нэг юм. Бусад бүх үйлдэлүүд нь байгалаас улбаатай хүслээр тэжээгдэж байдаг. Өөрөөр хэлбэл бие организм болон удамшлаар дамжин өдөөгдөж байдаг хүсэл шунлын үндсэн дээр бий болж буй хүсэл зоригоор тэжээгдэж байдаг. Гэхдээ цэвэр өөрсдийн хүчээр, өөрөөр хэлбэл бидний дотор буй Бурханы хүчээр үйлдэх үедээ бид бүтээлийн хамтрагч, нэг ёсондоо амьд зэмсэг болдог. Тийм учраас ийм үйлдэл нь эд шидийн хүчийг нь эвдэх хариу шившлэг болохынхоо хувьд Адамын үр хоочтой тавьсан бүтээлийн эсрэг шившлэгийг эвдэж чаддаг. Амиа хорлолт нь стоик сэтгэлгээний сонгодог илэрхийлэл, тулаан нь дайчин сүнсний илэрхийлэл болж байдаг шиг өөрийгөө өргөх нь өөрчлөгдөшгүй Христ итгэл бишрлийн хамгийн дээд илэрхийлэл төгс гүйцэтгэл нь юм. Энэ агуу үйлсийг Христ анх гавлын толгод дээр бидний төлөө эхлүүлж, бидний өмнөөс гүйцэлдүүлэн, бидний даган дуурайх ёстой үлгэр жишээ болж, хүний ойлголт ухаарлаас давсан арга замаар бүх итгэгч нарт үүнийг дамжуулж өгсөн. Гавлын толгод дээр Христийн үлэн авсан үхэл бол бидний төсөөлж чадах хамгийн дээд түвшингийн үхэл. Үгүй бүр түүнээс ч давсан зүйл байсан. Золиослогдож буй тэрээр эцэг Бурханаар орхигдсон төдийгүй байгалийн ямар ч дэмжлэггүй. Өөрийгөө золиос болгон өргөж буй эцэг Бурхан нь хүртэл орхисон мэт байсан ч гэсэн ямар ч эргэлзээгүйгээр Бурханд өөрийгөө даатгсан. Үхлийн талаарх сургаал бол миний дээр хэлсэнчлэн зөвхөн Христ итгэл бишрэл дотор л байдаг зүйл биш. Болсон үр дахин соёолон ургаж буй жүжигийн давтамжаар дамжуулан байгаль өөрөө бүх дэлхий даяар энэ сургаалыг тодоос тод бичсэн байдаг. Газар тариалан эрхэлж байсан эртний нийгмүүд нь байгалийн ийм жамыг ажиглаж мэдсэний үндсэн дээр олон зууны турш амьтан эсвэл хүнээр дахил өргөж байсан нь цус урсахгүйгээр уучлал өгье гэсэн санааг илэрхийлж буй хэрэг байв. Эхэндээ ийм ойлголтууд нь овгийн газар тариалангийн бүтээгдэхүүн эсвэл үр удам залгахтай холбоотой байсан боловч
Сүүлдээ эд шидийн зан үйлээр дамжуулан хувь хүний сүнслэг үхэл ба дахин төрөлттэй холбоотой зүйл болж хувирсан байх. Адаастай орон дээр хэвтэж биеэ тарчлаадаг энтхэгийн даяанч нарч үүнтэй төстэй зүйлийг зааж сургаж байв. Мөн Грекийн гүн ухаантнууд ч бас амьдралын мэрэгэн ухаан бол өөрийгөө үхэлд дасгалжуулах явдал гэж үзэж байжээ. Орчин цагийн нарийн мэдрэмжтэй, язгуур чанартай харийн шашнууд ч өөрсдийн төсөөллийн бурхтыг үхлээр амьдралд хүрдэг байдлаар дүрсэлсэн байдаг. Алдас Хаксли сэтгэлийн үл хамаарлын талаар тайлбарлаж байна. Энэ бол Христ итгэл бишрлээс татгалзлаа гэж тойрч гарч болох сургаал биш. Энэ бол хүн төрлөختөн үннийг эрэлхийлж, үннийг хүлээн зөвшөөрч байсан газар бүрт илчлэгдэж байсан мөнхийн сайн мэдээ юм. Энэ бол золин авалтын төв цэг нь бөгөөд хэрвээ задлан шинжилж харж чадах мэрэгэн ухаан байх юм бол хизээж хаанч байсан ухаж, илчилж болох зүйл. Энэ бол бүхнийг гэрэлтүүлэгч гэрлэн орчлон ертөнцийн утга учирын талаар нухацтай асуулт тавьдаг хүмүүсийн оюун санаанд сэлжүүлдээсэн зүгтах боломжгүй үнний мэдлэг юм. Христ итгэл бишрлийн онцлог нь үхлийн талаарх энэ сургаалыг заадагтаа бус. Харин янз бүрийн арга замаар дамжуулан энэ онолыг тэсвэрлэж гарч чадхаар болгож өгдөгт оршдог. Христ итгэл бишрэл нь бидэнд энэхүү аимшигтай даалгавар нь аль хэдийн бидний өмнөөс тодорхой утгаараа биелэгдсэн гэж заадаг. Маш хэцүү бичгийг хуулан бичиж байгаа бидний гарыг багш маань нэгэнт барьж байгаа учраас өөрөө биедан бичих гэж оролдох шаардлага байхгүй. Багшийн гарын хөдөлгөөнийг дагахад л болно. Бусад сэтгэлгээний системүүд нь хүний нийтлэг мөн чанарыг өгүүлсгэж үхэл хүргэдэг бол харин Христ итгэл бишрэл нь хүнээс буруу чиглэлтэй болсон уг мөн чанарынхаа чиглэлийг өөрчлөхийг шаарддаг болохоос Платоны нэг адил бидний махбодыг тэр чигтэн асуудалтай гэж үзэх юм уу? Эсвэл биднийг бүрдүүлж буй материалын элементүүдэд асуудал байгаа мэтэр хардаггүй. Мөн өөрийгөө золиослох замаар хүн бүр энэ сургаалыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх ёстой хэмээн алавддаггүй. Эзний төлөө амь насаа өргөсөн хүмүүс төдийгүй амьд байж итгэлээ эцсээ хүртэл сагсан хүмүүс ч бас аврагдах болно. Бурхны нэгүүлсэлд ор байгаа гэдэг нь эргэлзээгүй хэрнээ амьдралынхаа 70 гаруй жилийг айхтар хүнд хэцүү зовлон үзэлгүйгээр өнгөрүүлсэн зарим нэг настай хүмүүстэй бид таардаг. Христийн золиослол нь түүнийг дагалдагч нарын амьдралд гадна талаасаа бол өөрийгөө захирах байдал. Ялган салгах чадварын үр дүнд бий болдог, энгийн үр жимснээс ялгарх зүйлгүй мэт харагддаг, жинхэнэ дуулууртай байдлаас ахуулаад хамгийн харгас хэрцгий байдалд ор амиа өргөх хүртэл янз бүрийн төвшөнд тусгалаа олсон байдаг. Ямар шалтгааны улмаас ийм ялгаатай хуваарлалт бий болсныг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ ямар тач өнөөгийн өнцгөөс харах юм бол яагаад даруй бас бурханлаг итгэгч нар зовлон зүдгүүрийг туулж байна вэ гэх биш, харин яагаад зарим хүмүүс зовлон зүдгүүрийг туулдаггүй юм бэ гэдэгт жинхэнэ асуудал байгаа гэдэг нь тодорхой. Энэ ертөнцийн зовлон үзэлгүй жаргал эдэлж буй хүмүүсийн авралын талаар дурдахдаа бидний эзэн ч бас бурхны ухаарагдшгүй бүхнийг чадах чанарын талаар дурдсан байдаг. Зовлон зүдгүүрийг зөвтгөх талаас нь маргаан хийж байгаа бол хэн ч гэсэн маш хүчтэй уур хилэнтэй дулгарх нь гарцаагүй. Зовлонгийн талаар бичихтэй биш. Харин өөрөө биеэрээ туулах үедээ энэ хүн яах бол хэмээн та мэдхийг хүсэж байгаа байх. Янз бүрийн таамаг дэвшүүлэхээс тань өмнө би өөрөө хэлээд өгчихье. Би их аимхай хүн. Гэхдээ ингэж үннээ хэллээ гэд энэ нь ямар тусламж болох вэ? Галаар төөнөх мэт сэтгэлийн зовлон, эцсгүй үргэлжлэх мэт элсэн цөлмөт ганцаардал, аз жаргалгүй уйдгартай амьдралын нэгэн хэвийн мөчлөг, хурц биш ч гэсэн бүхнийг харлуулдаг өвдөлт, зүрхэндээ ормоор хурц өвдөлт, хэдийн дааж гарч чадхааргүй байхад гэнэт улам ихээр нэмэгдэх өвдөлт, өмнөх өвдөлтөөсөө болж хагас өгсөн мэт байсан хүнийг галзуу мэт хөдөлгөөнд хүргэх хилэнтэй, хилэнц торхой хатгалт шиг өвдөлтүүд. Энэ бүхний талаар бодох үед зүрх маань шууд мохдог. Хэрвээ зугтах боломж бий гэх юм бол би мөлхөөдч болтугай зайлах бах. Гэхдээ ийм зүйлийн талаарх сэтгэл мэдрэмжээ ярих нь ямар ашигтай вэ? Ийм сэтгэл мэдрэмжийн талаар та нарч бас мэдэж байгаа. Та нарч бас зовлон зүдгүүрийн талаар үүнтэй яг адилхан зүйлийг мэдэрч байсан байгаа. Би энд зовлон зүдгүүр бол зовлонтой зүйл биш гэж хэлэх гээгүй. Зовлон хүнийг өвдөгдөг. Энэ үгийн илэрхийлж буй утга нь ч угаасаа энэ. Харин би зовлонгоор дамжуулан төгс болгогдох тухай ярьж буй Христийн сургаал нь итгэх аргагүй зүйл биш гэдгийг л зөвхөн харуулахыг хүсэж байна. Зовлон зүдгүүр бол хөнгөн таатай зүйл гэдгийг батлах гэсэн зорилгоор би ийм зүйлийг яриагүй. Энэ сургаал хэр үнэмшилтэй зүйл вэ гэдгийг тогтоохын тулд дараах хоёр зарчмыг үндэс болгон харах ёстой.
Нэгдүгээрт бодитоогоор өвдөлтийг мэдэрч буй мөч нь зовлонгийн бүхэл систем гэж нэрлэж болох зүйлийн төвцөх төдий зүйл гэдгийг санах хэрэгтэй. Энэ тогтолцоо нь айдас ба өрөвдөх сэтгэлээр хүрээгээ тэлдэг. Эдгээр туршлагууд ямар нэгэн сайн үр дагавар авчрах хэсэг нь бүгд төв хэсэг буюу өвдөлтөд тулгуурладаг. Тиймээс хэрвээ өвдөлт өөрөө сүнслэг, үнцэнгүй байлаач айдас ба өрөвдөх сэтгэл нь үнцэнтэй гэж үзэх юм бол эдгээр нь байхын тулд өвдөлт зайлшгүй байх ёстой. Айдас ба өрөвдөх сэтгэл нь биднийг дуулууртай байдал болон хайр, инрэл рүү буцахад тусалдаг нь эргэлзээгүй үнэн. Хайр татхааргүй хүмүүсийг ч амархан хайрлах чадхаар болгож өгдөг өрөвдөх сэтгэлийн нөлөөг хэн хүнгүй мэдэрч байдаг. Өөрт тааламжтай, нийцтэй болохоор нь бус. Харин бидний ах дүүс учраас л бид тэднийг хайрладаг. Энэ удаагийн дайнаас улбаатай хямралын үед бид айдас гэдэг зүйл бас ямар ашиг тустай болохыг аль хэдийн харсан. Миний өөрийн туршлага үүнтэй адилхан. Завхарсан, бурхнаас хол байгаа хэрнээ сэтгэл хангалуун байдалтайгаар өдрүүдийг өнгөрүүлж, маргаашаа найзуудтайгаа уулзах баяр хөөртэй уулзалт, эсвэл бардам сэтгэлийг мань гжигдэх өнөөдрийн энэ тэр ажил, эсвэл амралт, шин номдоо шимтэх гээд ухаангүй явж байдаг. Гэтэл гэнэт хэвлийн хэсгээр хүчтэй хатгах өвчин мэдэрч, энэ нь ноцтой өвчин байх вэ гэсэн айдас төрдөг. Эсвэл бүх хүний сүрэл түргэх аюул занал хийлж буй тухай мэдээ сонинд нийтлэгдсэнийг олж хардаг. Энэ мөчөд өнөөх бүх баяр хөөр, амар амгалан байдал маань нэгэн зэрэг нуран ундаг. Эхэндээ цохилтод орж яахаа мэдхэ болдог. Бяцхан ад жаргалууд маань эвдэрч нурсан тоглоом шиг тарж бутардаг. Дараа нь аажмаар, дургуутсан байж алхамаар би өөрийнхөө сэтгэлийг үргэлж байх ёстой байсан тэр байран дээр нь аваачхыг хичээдэг. Би өөртөө эдгээр тоглоомууд миний зүрхийг эзэмдэх ёсгүй байсныг, миний жинхэнэ аз жаргал өөр ертөнцид байгаа гэдгийг, мөн миний цорын ганц жинхэнэ эрдэнэ бол Христ гэдгийг сануулдаг. Бурхны нэгүслэр энэ нь амжилттай болох юм бол Бурхан тухамсартайгаар найдаж, зөв их усрээс хүчээ авдаг бүтээл болж 1-2 хоног амьдардаг. Гэхдээ аюул занал хийлэл нь үгүй болмогц өмнөх мөн чанар маань эргэж өнөөх тоглоомууд руугаа хариалгадаг. Бурхан минь намайг өршөөгөөрэй. Гэхдээ тэдгээр хүнд хэцүү өдрүүдэд надад түшиг болж байсан цорын ганц зүйл нь зовлонтой дурсамжийг нь сануулгах төдий зүйл болсон тул хурдхан шиг оюун санаанаасаа авч хаях гэж яардаг. Ийхүү зовлон шандал яагаад зайлшгүй хэрэгтэй болох нь тодорхой болдог. Үүнчлэн зовлон шандал яагаад зайлшгүй хэрэгтэй болох нь тодорхой болж байна. Надад байгаа бүх сайхан зүйлүүдийг мань булаан авч байж, сая нэг юм Бурхан намайг өрдөөл 48хан цаг л өөртөө байлгаж чадсан нь энэ байв. Тэрээр илдээ төрхөн зуур хойнд нь буцаан хийхтэл би гэдэг хүн яг л дөнгөж угаалгаад уснаас гарсан гөлөг шиг л аашилдаг. Биеэс эксэрч үсээ жоохон хатвуу үгүй юу? Буцаад өөрийн дуртай, тухтай бохир заваан зүйлээ хийдэг. Ойролцоох овоолсон бууц руу хариалгадагсан жуу, эсвэл цэцгийн мандал руу гүйдэг. Тийм учраас Бурхан биднийг шинчилж дуусах хүртэл, эсвэл бүр шинчлэгдэх найдваргүй боллоо гэж үзэх хүртэл зовлон шандал хизээж дуусахгүй. Хоёрдугаарт би өвдөлтийн талаар, өөрөөр хэлбэл зовлон зүдгүүрийн тогтолцооны гол цөм нь болж буй өвдөлтийн талаар бодох үедээ бидний төсөөлөл доторх өвдөлтийн талаар биш, харин яг өөрсдийн мэдэж байгаа өвдөлтийн талаар бодох ёстой гэдгийг анхаарах ёстой. Энэ номд хүний зовлонгийн асуудлыг голчлон авч үзээд амьтдын зовлонгийн талаар тусдаа бүлэгт өгүүлж байгаагийн бас нэг шалтгаан нь энэ юм. Хүнд байдаг зовлонгийн талаар бол бидэнд мэдлэг бий. Гэхдээ амьтанд байдаг зовлонгийн хувьд бол бид зөвхөн таамаглах хэмжээнд мэдэж байна. Гэхдээ хүнд байдаг зовлонгийн хувьд ч гэсэн шууд ажиглаж туршсан зүйлүүдээ л нотлох баримт болгон ашиглах ёстой. Зарим нэг зохиолч яруу найрагчид зовлон бүхэлдээ муу нөлөөтэй. Зовлон зүдгүүрийг туулж буй хүний дотор бүхий л хорон санаа, харгас ширүүн байдал төрж байдаг ба энэ нь ч зөв мэтээр дүрслэх хандлагатай байдаг. Мэдээж зовлонч бас жаргалын нэг адил нөлөө үзүүлж болно. Эрх чөлөөт сонголттойгоор бүтээгдсэн бүтээлд өгөгдөж буй бүх зүйл нь түүнийг өгөгч нэгний мөн чанараас бус. Харин хүлээн авагчийн мөн чанараас хамааран хоёр талт, өөрөөр хэлбэл давхар нөлөө үзүүлж байдаг. Үүнчлэн хэрв зовж буй хүмүүсийг хажуунаас нь харж буй хүмүүс ингэж зовж байгаа юм чинь ингэх нь аргагүй. Уурлаж хорсож байгаа нь тэдний зөв. Эрх хүн ийм байх ёстой гэх мэтийн зүйлүүдийг хэлж итгүүлж байх юм бол зовлонгийн сөрөг нөлөөг хэд дахин нэмэгдүүлж буй хэрэг юм. Бусдын зовлон хараад уурсаж байгаа нь мэдээж өгөөмөр,
мөн сайхан сэтгэлийн илрэл боловч энэ мэдрэмжиндээ болгоомжтой хандах шаардлагатай. Үгүй бол ийм уур хэлнэ нь зовлон зүдгүүрээ туулж буй өнөө хүний төвчээр хүнлэг чанарыг нь үгүй хийж, оронд нь уур хэлэн, итгэлгүй, хүйтэн сэтгэлийг суулгаж болзошгүй. Хэрвээ хөндлөнгийн хүний ийм өрөвдөж буй нэрийн доор гаргаж буй хуурмаг уур хэлэнгээс ангид байж чадах юм бол зовлонд өөрт нь байглаасаа ийм муу үр дагаврыг төрүүлэх хандлага байхгүй гэж би бодож байна. Фронтын шугам, шархатсан цэргүүдийн эмнэлэг, үзэн ядалт, хувиа хичээх байдал, бослого, үнэнч биш байдлаар дүүрсэн байхыг би лав харж байгаагүй. Маш их өвчин зовлон мэдэрч буй тэдгээр хүмүүсээс харин ч эсэргээрээ сэтгэлийн хамгийн сайхныг л олж харж байсан. Нас ахих тусмаа муухай биш, харин улам сайхан, төлөв болж байгааг би олон хүмүүсээс харж байсан. Ёстой тийм гэж бодож байгаагүй хүмүүсээс ч би амьдралынхаа төгсгөлд хүн төвчтэйгээ тэмцэж байх үед нь эр зориг, ээлдэг дүлгөөн байдлын эрдэнсийг олж харж байсан. Би Джонсон, Купер зэрэг хайр хүндэтгэл хүлээсэн түүхэн хүмүүсээс ч гэсэн хэрвээ тэд арай жаахан илүү жаргалтай байсан бол найгүй хэцүү хүмүүс болж болох байжээ гэхээр зан чанаруудыг олж хардаг. Хэрвээ энэ ертөнц үнэхээр сүнсийг бүтээгч хөндий мөн бол энэ үүргээ маш сайн гүйцэтгэж байгаа бололтой. Ядуурл бодтойгоор бусад бүх зовлонгуудыг дотроо агуулж чадах хамгийн хүнд хэцүү энэ зовлон шаналлын тухайд бол би өөрийн туршлага дээрээ үндэслэн ярьж чадахгүй. Христийн сургаалыг үгүйсгдэг хүмүүс ядуус та нар ерөөлтэй гэсэн үгэнд итгэхгүй байх нь мэдээж. Гэхдээ надад тусламж болж чадхаар нэлээд сонирхол төрүүлэхээр нэг баримт энд байна. Христийн шашныг ард түмнийг мансууруулах хар тамхи гэж дорд үзэж үгүйсгдэг хүмүүс баян хүмүүсийг өөрөөр хэлбэл ядуусаас бусад бүхэн төрлөختнийг дургуутсдаг. Тэд зөвхөн ядуусыг л арчиж хаях биш харин хамгаалж үлдэх ёстой цорын ганц хүмүүс гэж үздэг бөгөөд хүн төрлөختний найдвар зөвхөн тэдэнд л байна гэж итгэдэг. Гэвч ийм үзэл санаа нь ядуурлал бүхэлдээ муу зүйл гэсэн итгэл үнэмшилтэд зөрчилдөж буй хандлага учраас харин ч ядуурл тодорхой хэмжээгээр сайн нөлөөтэй гэсэн утга санааг агуулж байна. Эцсийн дүндээ марксист үзэлтэй хүмүүс Христ итгэл бишрлийн шаардаж буй хоёр парадокс бүхий итгэл үнэмшилтэд бүрэн санал нийлж байна. Ядуурл нь ерөөлтэй, гэхдээ ядуурлыг арилгах ёстой.